Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоорой хадгаламжийн урамшуул дайн дахин зарлагдлаа. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэйгээр хадгаламжаа нээлгээд сар бүр хосоороо гадаад аялах эрхийн эзнэр 1 харилцагч, 1 сая төгрөгийн эзнэр 3 харилцагч, 500 мянган төгрөгийн эзнэр 5 харилцагч, сүүлийн 4 орон таарсан бүх харилцагч 50 мянган төгрөгийн эзэн болж, аяны хугацаанд тодрох 700 харилцагчийн нэг нь жилийн эцэст супер урамшуулал 100 сая төгрөгийн эзэн болно. Та 6 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээлгсэн, хугацаагаа сунгасан, орлого нэмсэн 50 мянган төгрөг тутамд нэг урамшууллын эрхтэйгээр аянд оролцсноо. Ариг банк. Сайн байцгаана уу эрхэм харилцагч үйлчлүүлэгчтэй. Та бүхэндээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2025 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод маань 15 цаг тэг минут болжээ. Ингээд та бүхэндээ Ариг банкнаас 2025 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс энэ оныг дуустах хугацаанд хугацаатай хадгаламж дийлгэсэн харилцагчдын дунд зарласан аригтай хадгалаад 100 саяын эзэн болоорой хадгаламжийн урамшуул дайны 5 дугаар үе шат буюу 2025 оны 7 дугаар сарын 1-ээс 31-ний хооронд хугацаатай хадгаламжиндаа 50 мянган төгрөгөөс дээш орлого нэмсэн. За шинээр хугацаатай хадгаламж нээлгсэн. Зам хугацаатай хадгаламжаа сунгасан харилцагчдын дундаас урамшууллын эзэн тодруулах лайв маань инхүү эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр өнөөдрийн лайв буюу энэхүү аянд оролцож байгаа нийт харилцагч үйлчлэг та бүхэндээ АЗВ-ийн үзэж ирвэл өнөөдрийн лайв эхэлье. За ингээд надтай хамт өнөөдрийн лайвыг маань Ариг банкны маркетинг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн газрын бүтээгдэхүүн хөгжүүлэгч Ариун их маань хүрсэн маань өдрийн мэндийг хүргье. Өдрийн мэнд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За мөн өнөөдрийн энэхүү лайв нэвтрүүлэгт маань одоо хүнлэнгийн хянагчаар Ариг банкны програм хөгжүүлэгч Улс болд маань хүрсэн байна. За тэгээд мөн өнөөдөр бас яг бид бүхний энэ урамшууллын эзэдийг тодруулдаг төхөөрөмжөө маань ажиллуулахаар Ариг банкны мэрэгчд Од гэрэл маань тус хүрсэн ирсэн байна. За студид хүрсэн ирсэн та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Ингээд олон юм муршилгүйгээр урамшууллын эхний эзнээ тодруулъя. За яг бид өгөөд овчхон одоо яаж тодруулахыг мэдж байгаа бох те. Сая бол энэ төхөөрөмж рүү нэгээс тэг хүртэл одоо цифр те 1 2 3 4 гэдэг цифрууд гарсан. Нэгээс тэг хүртэл те. Нэгээс тэг хүртэл. За шууд 1 2 3 4. За эхний урамшууллын эзний дугаар 7. За. Долоогоор төгссөн одоо урамшууллын эрхтэй эрхцэд маань хэд байна? 43363 боломж байгаа юм байна. За эхний энэ тодорхой урамшууллын эзэд бол өнөөдөр бол мэдж байгаа. Манай харилцагчид ерөнхийдөө мэддэг болсон байгаа дөө. Нэг удаагийн дугаараар бид ус 500 мянган төгрөг 1 сая. За тэгээ хамгийн сүүлд нь супер урамшууллын эзэн гадаад руу аялах эрхийн эзнийг тодруулж байгаа. За энэ хоёр удаад бол бид ус Турк руу аялах эрхийн эзнийг тодруулж байгаа. За 007. За одоо дараагийн дугаар нь тэг баха 007 гэдэг. Одоо сая ингээд үндэсний одоо баяр наадам болоод тий хүмүүс нэлээд амар зугаалаад энэ суглааныхаа одоо урамшууллынхаа одоо аяны нөхцөлийг мартсан бас байж магадгүй тийм ээ. Тэгэхээр би ч одоо бас ингээд амарч байгаад ороод ирсэн. Бас мартсан байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг сануулад нэг эхлээд өгвөл баяраа. За 707 гэсэн дугаартай боломж 448 хөлбөр байгаа юм байна. За эхнийг бол 500 мянган төгрөгийн хацнууд. За ер нь бол маш амархан тий. Ариг банкнд та Ариг банкны өөртөө ойрхон байдлах салбар нэгжээр очиод шинээр 6 сараас дээш хугацаатай 50 мянган төгрөгийн одоо хугацаатай хадгалалт нээхэд нэг урамшуулъя. 500 мянга бол 10 гэсэн үг шүү дээ тий. Нээлгэн. За эсвэл таны хугацаатай хадгаламжийн хугацаа дууссан бол энэ аяны хугацаанд тий. За дараагийн дугаар тэг 1 гэж гарч ирж байна. Хугацаанд дууссан бол тэр мөнгөн дүнгээ одоо надад 500 мянган төгрөгийн хугацаанд дууссан бол шинээр сунгах юм бол буюу одоо хугацаагаа 6 сараас дээш хугацаагаар сунгах юм бол мөн адилхан дахиад танд сунгалтын үлдэгдэл дүн буюу одоо 500 мянган төгрөгт 10 суглааны ирэх болно гэсэн үг тийм. За дээрэс нь таны хугацаатай хадгаламжинд байгаа тэр одоо 6 сараас дээш хугацаатай Ариг банкны хугацаатай хадгаламжин дээр 500 мянган төгрөгийн орлого нэмэх юм бол мөн адилхан 10 урамшуул эрхтэйгээр байна. За 3 одоо юм цөөхөн үлдэж байгаа хаа. За 8 9 гэсэн цифр байгаа юм байна. Тэгэхээр энэ хоёроор төгссөн дугаар нь. Тэгэхээр одоо бүх дугааруудаа гаргаад 8 9 гэсэн хоёрыг буцааж хийн гэсэн үг бөмбөлөгтөө. За одоо 8 2 гэсэн одоо дугаараар төгссөн одоо бүл урамшууллын эзэн болно л гэсэн үг тийм. Тэгэхээр бусад дугааруудаа хаашаа хийгээд дээд талаас нь 8 9 гэдэг цифрээ хийгээд
2хан боломж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ хоёрын одоо хэдэн азтан? Одоо энэ чинь яг аль азтангаа шалгаруулж байгаа юм? одоо 500,000 төгрөгийн ихний азтан, 500,000 төгрөгийн 5 азтан, сая төгрөгийн 3 азтан, тэгээд гадагшаа аялах хэрэг буюу бидний хэлдгээр нөгөө нэг энэ удаад бол хэлсэн Туркийн 3 хотоор аялах юм урамшуул хэрэг байгаа. За 8 9 гэсэн цифр маань орсон. Хөрөмж ажиллуулъя. 500,000 төгрөгийн ихний азтан хаанаас тодорхойлоо. Ер нь харилцагтай мэдээлэл өгөхөд сүүлийн үед бол Ариг банк маш их шинэ салбаруудыг шинээр нээж байгаа. Харин тийм байлаа шүү дээ. Энэ тэнд за ихний азтан тодорч шиг боллоо. 8 гэсэн дугаар. За мэдээж улсын их дэлгүүр салбарын харилцагч Лувсан дор жавхтай цэцгээ та өнөөдрийн буюу 5 дугаар үе шатны супер урамшуулын эзэн болжээ. Танд баяр хүргэе. За одоо тэгээд танд баяр хүргье. Улсын их дэлгүүр салбар Лувсан дор жавхтай цэцгээ 500,000 төгрөг урамшуул ирэх. За ингээд төхөөрөмж рүүгээ буцаад тэгээс 10 хүртэлх 10 буюу сүүлийн дугаар нь тэгсэн цифрээ хийгээд за одоо 500,000 төгрөгийн 2 урамшуулын эзэн дотор нь манай харилцагч мэдж байгаа да одоо улсын их дэлгүүр салбараас ер нь харьцангуй их харилцагчдын урамшуулын эзэн тодордог. Энэ ямар учиртай вэ гэхээр нөгөө улсын их дэлгүүр чинь юу яаж байгаа? Улсын их дэлгүүрээ дагаад 7 хоног өдөр болгоо ажиллаж байгаа. Амарч тий. Тэгэхээр ажлын өдрүүдэд амарчдаг. Тэгээд цагийн хуваар нь илүү урт 10-аас 20 цаг хүртэл ажиллаж байгаа тий. Тэгэхээр чи энэ хугацаанд нөгөө нэг илүү олон үйлчлүүлэгчдүүдийг тэгээд хотын төвдөө одоо байгаад байдаг тий. За 500,000 төгрөгийн 2 дахь урамшуулын эзэн. Яг одоо манай лайв үзэж байгаа харилцагчид маань бас асуух зүйл байх юм бол лайвын доор комент үлдээгээрэй. Манай ариун их маань бас тэрийг хараад асуулт өгөх асууж болно. Одоохондоо асуулт орж ирээгүй. Зэвэгээл гэж байна да. За 500,000 төгрөгийн урамшуулын 2 дахь эрхийн эзэн 2 дугаараар төгссөн байна. 2. Тийм баяраа тэгээд нэг ийм одоо асуултууд айгүй ирж байна л да. Юу вэ гэхлээр за одоо 6 сард одоо нэг 500,000 төгрөгийн орлого хийжээ хадгаламжинд. Тэгэнгүүт тэр хүнд нэг 10 суглааны их үсэж штэ. За тэгэнгүүт 7 сард за нэг одоо 100,000 төгрөг хийжээ гэж бодоход 2 суглааны их. Тэгэхээр энэ 12 суглааны их бий болчиход байна штэ энэ хүнд. Тэгэхээр одоо яг 2 1 12. За тэгэнгүүт ингэж асуугаад байна. Минийх ингээд нийт 12 суглааны их байгаа. Тэнгүүт би одоо энэ одоо суглаанд би энэ 12 ирэхээр орох уу? Яах вэ гэж асуугаад байгаа байхгүй юу? За хэрвээ тухайн харилцагч маань 500,000 төгрөг өмнөх сард хийсэн бол өмнөх сарын буюу 4-р шатнд урамшуулсан ирэхээр буюу 10 ирэхээр азаа үдцсэн байгаа. Үдцсэн байгаа тийм. За сүүлд буюу сая бол энэ үе шатнд 7 сартаа багтаагаад 100,000 төгрөгийн орлого гэсэн бол за 212 хийсэн бол 2 урамшуул ирэхээр одоо яг өнөөдрийн энэ лайв дээрээс 2 ирэхээр одоо урамшуул хийсэн болохоор азаа үдсэж ин гэсэн. Өмнөх 10-аар бол орохгүй тий. Гэхдээ орлого хийсэн 2-оор орно. Гэхдээ нийт 12-ороо жилийн эцэст буюу 12 сарын 31-ээр дасгалбарлуулад за бидээсээ төлж байгаа болохоор 1 сарын 5-ны үед нөгөө нэг бидний энэ аяны чинь үндсэн гол зорилго буюу 100 саяын төлөө 12 ирэхээр азаа үзэн шүү дээ. Тийм тий. Тэг 02 12 гэсэн 33 боломж байна. За гүмлөө хий. За гэхдээ биш үү одоо айн чи бас байхгүй юм биш үү? За энэ чи хэд вэ? 5 байхгүй юм биш үү? Тэгээ хийгээд юунасаа 5 дугаартай бөмбөлөө авах юм биш үү? 5-аад тэгээч. Тийм байна те. Тэр боломжит цифрүүд донд бас. Ямар асуулт асуучаараа? Би сая юу гэж асуучлаа. Тэгэхээр ер нь бол ингэж асуучихсан. Одоо тэр хүн одоо 6 сарын 1-нд хадгаламжаа ингээд 6 сараар нээсэн. Тэнгүүд 12 сарын 1-нд дуусчихсан шүү дээ. Тий. За энэ тохиолдолд оны эцсийнхаа супер юунд оролцох хугацаанд дууссан юм байна. Оролцохгүй шүү. Тэрэн дээр нэг анхаарах юм байна. 6 тодорцсон уу? Арай тодорхойгүй юу? 4. За 4 боломж үзсэн мэт. Тэгэхээр хоёлаа 4 7 8 9 гэсэн юмнуудаа бөмбөлгүүдээ буцааж хийгээд дээрээс нь хийгээд бусдыг авчих юм байна. 4 7 8 9 4 7 8 9-ээс 4 боломж байгаа юм тий. Тэгэхээр саяны харилцагч маань 12 сарын 31-ний байдлаар буюу 31-ний өдөр тухайн дансных нь юун яах ёстой вэ гэвэл заавал хугацаатай байх ёстой. Гэтэ хугацаанд дууссан болохоор супертэй бол орохгүй юм байна. Орохгүй тий. Тэхийн тулд дахиад сунгах ёстой л гэсэн үг тий. Анхаар тэрэн дээр харилцагч маань анхаараарай гэж хэлмээр байна. За одоо 2 дахь эзний дугаар болохоор 60 212 гэсэн цифр гараад байгаа юм байна. 4 7 8 9 гэдэг. Нөгөө бас харилцагчдаас
хамгийн их ирдэг асуултууд нэг юм шүү дээ. Бид нар яаж урамшуулын эрхээ нөгөө шалгах вэ гэдэг асуулт ирдэг тийм. Та Ариг банкны айл нэг салбар дээр дансаа нэгээд тэнгуү чинь танд очих энэ урамшуулын дугаар гэдэг бол дансны дугаар биш, өөр тусгай цифр өгж байгаа. Дансны дугаар нэг ингээд дугаар өгч штэ. Тэгэхээр олон юутай. За тодорцсон уу? Дөрвөн боломжоос 9. За мөн баяр хүргье. Дахин улсын их дэлгүүр салбараас тодорчээ. Энэ юу байгаах? За улсын их дэлгүүр салбарын харилцагч давг овогтой 78 юм. Ямар гоё нэртэй юм бэ те? Өөх, тийм биш. Давг овогтой 78 юм. Та Ариг банкны аригтаа хадгалаад 100 сая эзэн болоор хадгаламжийн урамшуул тайны 500 сая төгрөгийн 2 дахь урамшуул ирэх. Энэ өнөөдөр улсын их дэлгүүрээс нэлээх тодорно. За дээрэс нь би ванга шиг хийх. Хороодлоос бас тодорно. За. Яагаад вэ гэхээр энэ чинь нөгөө сая наадмын өдрүүдэд бусад салбарууд амарсан шүү дээ. Тэгэхээр улсын их дэлгүүр амраагүй хороод амраагүй. Зөв. Тэгэхээр энэ ч л нөгөө харилцагчны өөрчлөлтсөн байгаа ойлгох гэдэг тийм. Тэр нааш бас вангаач бас биш юм байна тийм. За төхөөрөмжийн ажлыг 3 дахь урамшууллын нэр хийсэн. Тэгээс нэгээс тэг хүртэл цифрүүдээ хийсэн байгаа. Тэгэхээр нөгөө нэг сая чинь баг амралтын хэдэн өдөр байж таар байгаа тий. 10 өдөр байгаа шүү дээ тий. Мэдгүй би бол ер нь бол мартцсан л яваад шүү. Тэгэхээр энэ хугацаанд ихэнх салбарууд нь амарсан учраас 9. Би энэ өмнөх лайв дээр яг хэлжсэн шүү дээ харилцагчтай. 7 сард та хугацаатай хадгаламжаа нээгээд энэ аянд орчих юм бол нөгөө азтан болох магадлал өснө. Яг өрсөлдөөн багтай. Тийм бэ. Хүмүүс аял зугаалаад нөгөө санхүүгийн хувьд бол зарлал гарч байгаа орлого нэмэх бас жоохон. Энэ үед ингэж яасан бол илүү нөгөө нэг азтан болох магадлал өндөр байх те. Одоо чинь нэг цифр 100 мянган хүнтэй азаа үзэх 6 хүнтэй азаа үзэх гэдэг шиг л واخгүй юу ер нь бол те. За дараагийн цифр мөн адилхан 9. За лайв дээр ийм нэг асуулт орж ирж байна. Бол МК-гаас. Өнөөдрийн татагдж байгаа хадгаламж өнөөдрийн аз нь орж байгаа юу? Өнөөдрийн татагдж байгаа гэдэг нь өнөөдөр орлого хийсэн. Тийм байна. Өнөөдрийг бол орохгүй шүү. Өнөөдрийг болохоор 8 сарын 1-ээс 8 сарын 31-ний хүртэл байдаг шүү дээ бас адилхан тийм. 8 сарын 31-ний хоорондох юунд хамрагдаад 9 сарын 5-ны өдөр байна уу? Тодорх одоо энэ яг лайваар азтан болно шүү. Дараа сарын 6 юу те? За 699 699 гэдэг цифр гэсэн байна. Тэгэхээр саяны харилцагчийн хариулт нь болохоор өнөөдрийг бол орохгүй. Ягаад гэвэл 8 сарын 1-ээр энэ чинь нөгөө 7 сарын 31-ний оройн 12 цаг тэг цагаар дасбар болцсон харилцагчдын урамшууллын эрхээр бид ус азснаа тодруулж байгаа. Тийм учраас орох боломжгүй шүү. Одоо энэ дараагийн үе шат маань явж байгаа. Дараагийн үе шат 8 сарын 1-ээс 8 сарын 31-ний оройн 24 цаг тэг минут хүртэл үүсэж байгаа. Ягаад 24 цаг гэж дасбар болгодог вөхөр орой нөгөө юу гэдэг вэ? Хүмүүс нөгөө гар утсаараа те бас мобайл хийштэй тийм ээ интернет банк өнтрээ. За 2 2699. За байж байгаа тийм байна те. Одоо 5 гэдэг цифрийг муу асах юм байна. Дахиад 5-ыг хасаад бус цифрүүдэд хийчих юм байна. Бусдуудаа дээрээс нь хийгээд 5-ыг аваад. За тэгж болох юм байна те. Буцаад 2-ыг хийчихэд 5-ыг авчих. За мөн одоо ингэж бас асуудгаа орон нутагт байгаа штэ би танаа энэ хадгаламжийг нээлгээд аянд оролцмоор байна гэдэг. Тэгээ сая нэлээд бас хэдэн салбар шинээр нэгтгэжлээ шүү дээ. Хаана нэгдэв? За. Хэдэн салбар шинээр нэгдэв? Яг одоогийн байдлаар бол Улаанбаатар хотод нэлээдгүй шинэ салбарууд нэгдсэн. За ер нь өмнөх дугаараар дээр хэлсэн за 4 42 699 гэдэг. Яасан маань за хэдэн юу бах нь вэ? За 2 3 6 7 8 гэсэн цифрүүд үлдээд бусдынгийн төр зур хураах юм байна. Төхөөрөмжтөө бидээс 2 3 6 7 8-ыг хийх нэ. Хамгийн сая нөгөө нэг юугаар наадмын үе дээр одоо жишээ нь манай хамгийн баруун салбар бол Сонгон хайрхан дүүрэг нэртэйгээр Сонгон хайрхан салбар нэртэйгээр 3 дугаар эмнэлэгт байсан шүү дээ. Тэ 3 дугаар эмнэлэгээс цаашаа өртөөсөө байхгүйсэн бол сая шинээр Баян өшөөнд нэгийг нээлээ. Баян өшөөний цаашгаа нөгөө нэг баруун салаан дээр тэр доор 8 дугаар үлдсэн үү? За тийм ээ. Тэгэхээр нөгөө баруун Баян өшөөнөөс доошоо уулзуур дээр байдаг номин бодлоонотой байдаг тийм. Тэрэн дээр байдаг номин дээр манай шинэ тооцооникаас нэгдсэн байгаа. Тинчээ буюу баруун бүсийн баруун салаа зүүн салаа Баян өшөөний харилцагч маань тийшээ очиод энэ аянд орох боломжтой шүү. Тийм биш үү тийм ээ. За 2 3 6 7 8. За ажиллая амжилт хүсье. Дараагийн урамшууллын буюу 3 дахь урамшууллын хэрэгс маань хэн болох нь вэ гэдгийг харцгаая. Тэгээд тэрнээс жоохон урагшаа байдаг харилцагчд болохоор нөгөө хотоос гарч байгаа харилцагчд гэх юм бол 5 шар харилцмын харилцагч байна тий. Цаашаага тэр хавийн харилцагч сонгон сонсголон хавийн харилцагчд болохоор юун дээр байгаа.
нөгөө Улаанбаатарын X гээд бас яг 5 шарын цаад үзүүр дээр байдаг худалдааны төв. За тодорсон 05 41 24 26 99 дугаартай харилцагч буюу өргөө салбарын харилцагч Батхүү авахтай цогоо тийм байна. Өргөө салбарын яг ажиллаж ирсэн тийм. За цогоо танд баяр хүргье. Та 500,000 төгрөгийн. Та цогоо. Тийм. 3 дахь хаа. За одоо 500-ийнхаа 4 дахь урамшууллыг тодруулна. Бүх цифрүүдэд дээрээс нэгээд. За тэгэхээр хотоос зүүн баруун тишээ болохоор хамгийн баруун тал нь одоо Улаанбаатарын X-тер байна гэсэн үг тийм. Тинчээ шинэ салбар маань нэгдсэн байгаа. Нөгөө хотоос гарч байгаа хүмүүс яг номин дээр тэнцээ судалгааны төвөр айгүй хөгжүүлт юм лээ. Тэнцээр ороод дансаа нээлгээд энэ аянд орлогоо хийгээд оролцох боломжтой. За тэгээд Ариг банкны бусад бүх төрлийн үйлчлэгнүүдийг бас авах боломжтой байгаа. За зүүн тишээгээ байдаг ус хамгийн хол нь одоо Баян зүрх байгаад за зүүн талынхаа бол нөгөө Централ молд байсан. За төхөөрөмжийн ажиллуулъя. Централ молд байсан гэсэн бол тэрнээс цаашаа Чулуун овоонд шинээр нэгцээ. Чулуун овооны үндсэрлэг намин бөөний төв байдаг те. Агуултай. Тинчээ манай шинэ тооцооны төв нэгдсэн шүү. Тэгэхээр зүүн офицер за офицероос цаашаа байдаг амглан улаастай харилцагчд маань тэргээр үргэлжлүүлэх боломжтой болсон. Оо яста ойрхон одоо холоос заавал төрөө орж ирж үйлчлэх авахгүйгээр. Тэгэхээр Улаанбаатар хотод бол энэ шинээр байгаа. За тун удахгүй буюу одоо ердөөсөө 8 сартаа бүгдээгээд Баян хонгор ховд уус гэсэн салбаруудыг тун удахгүй нэгтгэж. Баян хонгор ховд уус. За тэгэхээр одоо баруун тишээгээ ингээд үйл ажиллагаа төлж байх. За ямар ч гэсэн эхний ээлжин 8 сартаа бүгдээгээд ер нь бол Баян хонгор салбарын үйл ажиллагааны энд нь за яг увс ховдын талаар бол би яг 8 сард багч байх гэж найдаж байна. За дараагийн дугаар 9 үү те их өнөөдөр чи 9-ийн дуудлага их байна уу юу? Түр ажиллаад байна. Тэ? 9 их газраас ажиллаад байна те. Ээц холмон заавал салбар дээр очиж гүйлгээ хийж суглаанд оролцох юм уу гэж байна. Үгүй байгаа. Хэрвээ та Ариг банкнд харилцагчаар бүртгүүлч гэсэн, дансаа нээлгч гэсэн тохиолдолд интернет банкаараа та хадгаламжаа нээгээд банк хоорондын гүйлгээгээр ч юм уу данс өөрөө Ариг банкныхаа данснаас хадгаламжийнхаа данс руугаа гүйлгээ хийж болно. Заавал салбар дээр гэсэн юм бол байхгүй. Харин харилцагч биш Ариг банкн дээр ерөөсөө харилцагчаар бүртгүүлж байгаагүй болвол нэг удаа та заавал салбар дээр очино. Өөрийн биеэр иргэний үнэлгээтэйгээ очино. Тий. Тэгээд за энэс гадна манай Ариг банкнаас 8 сарын 1-ээс бас нэгэн шинэ одоо төслийг эхлүүлсэн явж байгаа. Энэ төслийг талаар очихын дур тий. Модтой хадгаламж гэдэг байна. Модтой. Энэ болохоор Ариг банкн дээр байдаг тухайн жилээр зарласан хамгийн өндөр хүүг зардаг буюу 14.4% тий. Одоо арилжааны банкны дотор хүүхдийн хадгаламжаар хамгийн өндөр хүүгээр та хүүхдтэй хадгаламж нээлгэн. Тэгтээ за 38 24 хэр гэсэн цифр гараад байна. За 38 боломж байгаа юм байна. Тэгээд ингэхдээ та нөгөө төрөөс олгодог хүүхдийн мөнгө гэж байдаг шүү дээ тий. 100,000 төгрөг. Тэрнийхээ дансыг Ариг банкнд нээлгсэн хүүхэд бүрт бидүүс Шамбала төслөөр мод бэлгэлж байгаа. Шамбала төслийн мод. Дорногоо аймагт баригд одоо ургуулж байгаа юм төсөл байгаа. Тэр төсөл дээр таны хүүхдийн нэр дээр нэг мод бий болж байна гэсэн. Энэ болохоор өөрөө одоо банкндаа ч гэсэн за 3 гэсэн дугаар орчихсон байна. Банкнтай ингээд хадгаламжтай байхаас гадна байгаль модтой байх боломжийг Ариг банкны ах эгчнэр нь бяцхан харилцагчтай олгож байна. За тэгээд та одоо шинээр хүүхд одоо төрж байгаа хүүхдүүд байж та тийм. Тэр хүүхдүүд маань ингээд анхныхаа хүүхдийн мөнгийг авах гэдэг бол Ариг банкн дээр нээлгээрээ за хүүхдийн боловсрол гэдэг хадгаламжийн одоо холбоорой тийм энэ бүтээгдэхүүнтэй холбоорой гэх юм бол танд ямар боломж байгаа вэ гэхээр таны хүүхэд жилийн 14.4% өснө. Дээрээс нь таны хүүхдээр одоо байгаад хэд нэг мод таригдана гэсэн. Тэгэхээр тэр хамгийн Шамбала төслийн гол нь болохоор нэг ургуулад орхичих биш. Тэр чинь бүр арчилгаа мэрчлэг бүгдийг хийж байгаа байхгүй тэр төсөл маань. Тэгэхээр таны хүүхдийн мод ердөөсөө урахгүй байх гэсэн ямар ч эрсдэлгүй. Мэргэжлийн хүмүүс нь газар дээр нь устгааг нь хийгээд байна. Тэгээд тэр модныхаа нөгөө нэг ургаж байгаа явцыг нь бүр зургийг нь тэр харилцагчтай имэйлээр Шамбалагаас илгээгээд идэх гэж байна. Байнга ирэх холбоотой байх шүү дээ тий. Хүссэн үед очиж болно те. 3. За тодорцоо. За мөн өргөө салбар гэх үү яг. Тийм ээ. 044 33 24 эр гэсэн урамшууллын дугаартай харилцагч Чимбатай. Ролом Жававтай Чимбат. Өргөө салбар. Чимбат танд баяр хүргье. Та 500,000 төгрөгийн хатдан болж байна. Энд чинь дөрөвдгөн. Одоо 500,000 төгрөгийн сүүлийн ингээд дараа наад саяуд байна. За гадаад аялал байна. Энэ удаад бодвол 9 сар гаргаад Туркийн 3 хотын аяллыг харилцагчтай санд болгож байгаа. Тэгэхээр энэ аяллаар одоо болон дээрээс хамгийн гол нь жилийн эцэст нөгөө
айхтраар тарагж байгаа 100 сая төгрөг эзэн доллар шүү дээ тий. Тэр л өстой. За бүх цифрүүдэд За хэлцээ одоо болт нимка дахиад болт нимка тий. Солонгостойгоо хүмүүст боломж олгож солонгос салбараа нээж болохгүй юу? Тэнд байгаа хүмүүс данснэх гэхээр заавал биеэр ирж данснэ гэж байгаа учраас асууж байна. Баярлалаа Азийн тэнгэр эвэгээ гэж. 8 ч гоё дугаар шүү дээ. Эхний дугаар 8 болсон байна. За яг саяны харилцагчд яг тун удахгүй Ариг банкнаас онлайн одоо дансны үйлчилгээг нэвтрүүлж байгаа шүү. Тун удахгүй ердөөсөө тий. Тэгэхээр харилцагчид маань онлайнаар Ариг банкнд дансаа нээлгээд тухайн дансан дээр интернет банкны үйлчилгээг аваад мобайл банкны үйлчилгээгээр дамжуулаад ер нь санхугаа удирдах боломж нэгж байгаа шүү. Тий 58. Тэр жоохон л та хүлээхэд. Тий. Ер нь 8 сарда энэ үйлчлэгээ маань нэвтэрч байх. Тэгэхээр 8 сарда багтаагаад та дэлхийн альч өнцөг булангаас хамаагүй нөгөө нэг Ариг банкнд онлайнаар буюу захим орчноор дансаа нээлгээд мобайл банкны үйлчлэгийг аваад түүгээрээ дамжуулаад хугацаа даатгах хэмжээнд дансаа нээгээд тэгээд Ариг банкны бүх үйлчлэг авах боломж нэгж байгаа. Нами шархуу гэж байна. 3 дугаар эмнэлгийн салбараа суглаанд ордъм уу? Хэдэн зуун суглаа авсан ч энэ салбараас гарахгүй маа гэнэ. Сонгон арихнаас уу тодорхой шүү дээ. Тодорхой тийм ээ. За 458. Ер нь бол Ариг банкн дээр хадгаламжтай, хугацаатай хадгаламжтай 6 сараас дээш тохиолдолд та орлого нэмжил байгаа бол 50,000 төгрөгийн тутамд нэг суглаа нэрх бол үүсэд явж байгаа. Тэрүүгээрээ бол та суглаанд оролцож байгаа. Тэгэхээр орохгүй байна гэдэг юм бол байхгүй. За 6. 6458. Давтагчгүй тоонууд гарсан байна. 54 боломж байна. Тэгэхээр санаа зовлтгүй нэг өдөр Азийн ивент. Гэхдээ яг ингээд ер нь харилцагчтай одоо ингээд бидүүс ингээд энэ лайвын төгсгөл нөгөө нэг гадаад аялал урамшууллынхаа эзэн тэ утсаар холбогдно. Хэрвээ нөгөө утас нь болж ивэл тэгэхээр тэр хүмүүс ингээд дараа нь ингээд дадсан болчоод ирээд ингэж юу гэдэг нь би өрдөөсөө итгэдэггүй байсан юм аа гэж ирдэг хөө. Тэ. Би эцээч дадсан бол бодоогүй гэж. 5. 54 45 8 гэсэн дугаараар. За 5 боломж 1 2 4 5 8 гэсэн цифрүүд үлдэх юм байна. Бусдыг нь гаргах нэ. Тэгэхээр саяны харилцагчид та санаа зовлтгүй тий. Нэг л өдөр таныг Аз ивэн. Магадгүй та одоо 500,000 төгрөг сая төгрөг гадаад аялах биш 100 сая төгрөг эзэн болно шүү гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр бас 12 сарын 31-ний хүртэл ер нь энэ одоо би нөгөө лайв дээр дандаа хэлдэг бас энэ бол ер нь суглаа биш юм аа тий. Суглаа гэдэг чинь нэг зүйлийг худалдаж аваад азаа үзээд байхгүй бол таны хүн байхгүй болохгүй. Энэ бол зөвхөн урамшуул байхгүй. Та хугацаатай хадгаламж Ариг банк нээлгэж байгаа. Хадгалж байна. Дээрээс нь өндөр хүү арвжуулж байна мөнгөө. Тэгээд тэрнийхэн төлөө бид нар бас урамшуулж байна. Тийм, ердөөс нь юм да. За манай жишээ нь энгийн хугацаатай хадгаламжийн хүү болохоор жилийн 14% байгаа. За хоригдлын үндэслэхэд 16.5 хүртэлх хүүгийн хүүтэй хадгаламж байна. Тэгэхээр та 16.5 хүртэлх хүүгээр ингээд мөнгөө өсгөөд дээрээс нь ингээд ердөөсөө урамшуул эзэн болж байгаа байхгүй. Одоо тэр хүүхдийн одоо моттой хадгаламж байгаа шүү дээ. Моттой хадгаламжаа нээлгээд бас орчуулах нь мотооч авчих нь байна. Хүүхдийнхаа нэр дээр. За 500,000-ын сүүлийн азтан тийм ээ. Централ мол салбараас гарч байна. За баяр хүргэе. Респект овогтой аюулим. За танд баяр хүргэе. Баяр хүргье. Респект овогтой аюулим гэсэн харилцагч маань өнөөдрийн урамшуулалт дайны буюу 7 сараас 7 сарын 31-ний хооронд хугацаа хадгаламжид нээлгээд манай аянд оролцоод 500,000 төгрөгийн урамшууллын эзэн болжээ. Магадгүй энэ чинь нөгөө нэг Аз гэдэг чинь бас сонин штэ тий. Тэгэхээр 50,000 төгрөгийн хугацаатай хадгаламжтай харилцагч байж болно штэ тий. Тэгээд энийг одоо 100 дахин хөгжүүлээд 500,000 болгоод авчиж чана л гэсэн үг штэ тий. Шинээр заавал шинээр нээлсэн хадгаламж орлого бас тий 50 энэ саяны сард нөгөө 50,000 төгрөгийн юу хийсэн байж болно штэ. Орлого нэмсэн байж болно тий. За ингээд одоо сая төгрөгийн урамшууллын эзэдээ тодруулах гэж байна. Сая төгрөгийн урамшууллын сая төгрөгийн хэдэн азтан 3 гарна тийм ээ. За төхөөрөмж ажиж ихсэн. За ингэж байна. Б ган Эрдэнэ 3 сард авсан нийт 200 ширхэг суглааны их байгаа. За 3 сард 12 сарын суглаанд оролцсон гэсэн үг юм уу? Оролцсон. Гэхдээ 12 сарын 31-ний өдрөөр таны энэ саяны юу чинь хугацаатай хадгаламж нь
заавал хугацаатайгаа байх хэрэгтэй шүү гэдгийг хараарай. Нөгөө хугацаанд дууссан буюу энгийн хугацаанд дуусчихаар энгийн харилцаа хадгалж байгаа шүү дээ, тийм. Энгийн харилцаа болж байгаа. Тэр үед болохоор таны энэ одоо урамшууллын ихээр аянд орох боломжгүй шүү. Тэр үед нөгөө хугацаатай өвчнгөө болсон, тийм. Тэр үед л та нөгөө нэг юугээ яах хэрэгтэй шүү. Хугацаатай байх нь айгүй чухал шүү. Гэтэ энэ 3 сард гэж байна шүү дээ. Тэгээ одоо чинь наад 3 сард орно шүү дээ. Аян чинь болохоор 3 сарын 1-ээс гэсэн. Зөв зөв зөв. 3 сарын 1-ээс гэсэн 12-31-нд дуусахаар орсон байна. Зөв. Тэгэхээр одоо наад харилцагч чинь яах вэ гэхээр нэг юм боломж байгаа. Одоо анх ингээд нэгтгэхдээ за 4 дахиад 4 гэсэн дугаар орсон байна. Анх нэгтгэхдээ 200 эрхээ ингээд авсан байгаа шүү дээ, тий. За 6 сараар нээсэн байж бол аянд оролцъё гэх тээ. Тэнгүүч эн чинь одоо 9 сар хавцаа наад хүний 6 сараар нээсэн бол 9 сар за 9 сарын 1-ний хавцаа ингээд хугацаанд дуусгах нь шүү дээ. Наад хүн чинь ахаад 6 сараар нөгөө хугацаагаа сунгана шүү дээ. Тэгэх юм бол дахиад 200 эрхээрээ 9 сартаа орно шүү дээ. Хугацаагаа сунгачиж байгаа учраас үлдэгдэл дүнтэн. Тэгээд дээрэс нь 12 сарын 31-нд нөгөө 100 саяхан цаацаа Тийм ба шүү дээ. Давхар боломж байна. Гаа ирнэ тань давхар боломж байгаа юм байна Тий тий. 344. За. Баска төмөө үлцээ. За сайн байна уу? Би 4 сарын 28-нд хадгаламжаа нээлгсэн 2 жилээр. Сар бүрийн 28-нд хийдгээ. Орлогоо хийд юм байна. За одоо 45 суглаа байна. Тэгээд 1 2 3 4-р үегээд байна. Энэ суглаа хизээ явагдах юм бэ? Таны анх хэдэн төгрөгөөр нээсэн? За 23-44 анх одоо хизээ нээсэн үед нь хэдэн төгрөгөөр нээсэн байж бол одоо энэ төрөлхийн үндэс байна тий. Тийм бай сар болгоны 28-нд нэг орлого хийдэг болохоор тий. Бодвол 50 Тэгэхээр мянгаас анх ингээд 50 мянгаар хийсэн бол эхний орлогоор чинь за төхөөрөмжөө ягаарэ. Эхний нөгөө нэг буюу хугацаа буюу одоо биднээсээ хэлэхээр эхний 4 сарын 1-нд нийлгэсэн 50 мянган төгрөгт нэг урамшуул ирэх нь очсон байгаа. Тэр нь болохоор 1-р 2-р үе шатн дээр урамшуул азаа үзсэн байгаа. Тэгсэн 4 сарын 28-нд нийлэхэр чинь 5 сарынх дээр болвол энэ таны 45 ширхэг суглаагаараа та оролцсон байгаа тийм. Тэрнээс хойш нэмж орлого хийсэн болгондоо сар болгондоо үзэж байгаа. Тэгээд энэ 45 одоо 28-нд гэсэн бол сая 28-д татсан бол одоо энэ дээр юу яаж байгаа шүү дээ. Тий, одоо 7 сарын 28-нд хэрвээ та 50 мянга болон түүнээс дээш орлого хийсэн болвол тэр дүндээ суглааны ирэхээр оролцож байгаа юм байна. Тий, оролцож байгаа. Тэгээд мөн оны эцэст супер югаараа урамшууллын эзэн дээр шалгаруулалт дээр 45 суглаагаараа бас давхар орно. За 2-7 гэсэн өмнөлгийг хийх юм байна. 2-7. За. За зэрэг болохгүй. Аз гэсэн хүмүүс байна. За сэлэнгээ тэгнэ. За өнөөдөр чи хамар захтансан гинэ. Хамар захтнахаар яа дээ. Тэгээд азтан болоод мөнгө авч болохгүй шүү дээ. 12 сарын 100 мянган үзчих хэрэгтэй шүү дээ. 100 саяхан. За 2 хамар захтана гэдэг чинь нөгөө нэг уун гэсэн. Нөгөө нэг цэргийн баяр илтгэжгэлээ ингээ. За саний тодорцсон уу? За тодорцсон. Сая төгрөгийнх шүү дээ. Ихний азтан. Баян зүрх салбараас уу? Баян зүрх салбарын харилцагч Баасан хөвгтэй оюун. Танд баяр хүргье. Дариг банкнд хугацаатай хадгаламж нээгээд аянд оролцоогоос гадна дахиад сая төгрөгийн урамшууллын эзэн болсон байна. За ер нь одоо ингээд өнөөдөр урамшууллын оюун танд баяр хүргье. Тий одоо эдж байгаа чинь оюунгаа гэдээ бусад хүмүүсээ бидүүс энэ 5 дахь өдөр буюу 5 дахь өдөр чинь 8 сарын 8 өдөр тий 8-ны өдөр 8-ны тий Ариг банкныхаа төв офс дээр хүлээн авч урамшууллыг гардуулах болно. Тэгээ тун удахаас лайвын дараа бидүүс хацнуудаа холбогдсон заяа зарим харилцаа бол маргааш холбогдно гэдэг хэлмээр байна. За төхөөрөмжөө ажиллуулъя. Саяны харилцаг сэлэнгээ гэлөө. Тий сэлэнгээ. Сэлэнгээ та тодрох болтугай. Та өнөөдөр хамраа майж болохгүй гэж. Нэг хамрынхаа загтаа гарт л уугалахгүй. Би 2 жилээр 7 хоногийн өмнө нээсэн. Одоогоор хамгийн өндөр хүү мөн үү гэж байна. Ямар хадгаламжийн бүтээгдэхүүнээр 2 жилээр ихээр юу байл та? Хөрөнгөлийн үндэс хань. Тэгэхээр энэ бол хамгийн өндөр хүү тийм. 16.5% хүүтэй. Тэгээ хамгийн гол нь та энэ 16.5% хүүг одоо хугацааны эцэст авахын тулд нөгөө нөхцлүүдээ ерөөсөө алдаж болохгүй. Энд чинь нөгөө нэг сар болгоно нэг орлого хийх нөхцөлтэй тогтмол өдөр тусгай нэг яа 2 дараалаад нэг гарчлаа тийм ээ. Тэр нөхцлөө алдаж болохгүй шүү. За ер нь лайвнаар асуултаа үлдээх юм бол бидүүс дараа нь ярьсан. За тэгээд харилцагчид маань энэ урамшуул эрхээ яаж хаалгадгийг түрүү би яг хэлж чаад бас яатсан тийм. Ариг банкнаас энэхүү аяныг одоо 3 жилдээ зохион байгуулж байна. Энэ жил одоо 3 дахь 100 саяны төрүүлэх гэж байна. За 7 гэсэн мэт тийм. 7. Тэгэхээр энэ аянтаа зориулаад бидүүс Ариг банкн дээрээ
100 сая цэг Ариг банк цэгийн гэдэг дид сайтыг ажилуулж байгаа. 100 сая цэг 100 сая цэг цэг Ариг Ариг цэг банк цэг юм байна. Тэгэхээр бүгднгийн англиар чинь. Тэг англиар бичнэ. За энэ сайт руу ороод та бүхэн урамшууллын эрхээ шалгах гэсэн хэсэг байгаа. Тэрэн дээр ороод шалгахтаа буюу танд анх хугацаатай хадгаламж. За 57.11. Танд нөгөө хугацаатай хадгаламж нээсэн салбар дээр ингээд явгууд таны одоо Гэрэн дээр нь дансныхан дугаар байгаа тийм ээ. Тэгэнгүүт дансныхаа дугаарыг оруулаад тэнгүүт танд хэдэн урамшууллын эрх байна тэр нь ингээд тэрх гээд цувраад гараад ирнэ. Тэгээ тэнцэнээсээ та татаж авах, эсвэл скриншот хийж авах, за эсвэл хүссэн үедээ шалгаад авах юм боломж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр 100 сайт цэг Ариг банк цэг юм байна гэсэн дид сайт руу ороод энэ аяны талаар ерөнхийдөө бүх мэдээллийг авч болно. Түрүү чи нөгөө Солонгос байгаа харилцагч маань за 8 гэсэн дугаар авчихсан байна. Солонгос байгаа харилцагч маань тун удахгүй бид ус нөгөө онлайнаар данс нээдэг үйлчлэгээ маань нэвтрээд ирэхээр саяны нөгөө нэг юм дээрээ сайтн дээрээ онлайнаар бас данс нээх гэдэг хэсэг оруулчихна. Тэгэхээр нөгөө нэг харилцагч маань юу яах нь тий. Тэрлөө ороод юугаа нээчих болно гэсэн яа. За тэгээд гэсэн цифрүүд одоо хийх хэрэг байж байна. Тэгээ нэм баяраа нөгөө нэг ингэж хэлсэн. Манай найз охин нөгөө нэг яг энэ аянд оролцох гээд хадгаламжаа нийлгэсэн. Тэгээ шалах гэсэн чинь. За дэлгэцэн дээр үслэр за 1 2 3 5 6 4-өөс бусдын авах гэсэн юм те 1 2 3 5 6. За тэгсэн чинь тэгээ шалах гэсэн чинь мэдээлэл ерөөсө гарч ирэхгүй байх юм гэж тэгсэн байхгүй юу? За. Тэгэхээр тэр нөгөө дансны дугаараа нөгөө одоо энэ сая шинээр орсон айбан дугаартайгаа бичиж гин үү? Эсвэл яг хадгалаа одоо Ариг банкныхаа яг дансны дугаарыг оруулж гин үү? Айбангүүгээр. Одоо ерөнхийдөө бүхэл банк бүхэл үйл ажиллагаанд айбан дугаарыг ашиглаж байгаа учраас айбан дугаартаа бичээрэй гэсмээр байна. Тэгээ одоо ер нь айбан дугаарыг хийж хэрэгтэй л дээ тий өөрөөр тий. Одоо Монгол улсад үйл ажиллагаа хийж байгаа бүх арилжааны банкуд болон энэ санхүүгийн хүчүүд маань энэ айбан дугаарыг ашиглаж байгаа. За тодорцсон уу юу? 1. За баяр хүргэе. За сая төгрөгийн 2 дахь газар. 2 дахь газар. Престиж салбар хан төгсгсөн харилцагч маань тэг 50 18 57 11 гэсэн хатан төгс. Уучлаарай. Бисээ хаан төгсгсөн үү? Тэгсэн. Ирэх болохоор тэгдэггүй байх. Престиж салбарын харилцагч хатан төгс та Ариг банкны урамшуул тайны сая төгрөгийн сайт урамшууллын эзнээ тодорчээ. Баяр хүргэе. Баяр хүргэе. За одоо тэгээс дахиад дээрээ нэгээс тэгсэн цифрүүдээ игээд сая төгрөгийн 3 дахь одоо сая бол 2 дахь байсан тий. Одоо тэр сая төгрөгийн сүүлийн 3 дахь газар. Үүний дараа бидүүс гадаадаар хосоор аялах эрхийн эзнээ тодруулна. Тэр айгу гоё юм тий. Тий. Тэгээд уцаар энэ уцаар холбогдох юм чинь айгу гоё. Хүмүүсийн сэтгэл хүмүүс чинь нөгөө цочирч хүлээж аавна. Гадаад руу аялахдаа юу лээ ганцаараа аялах үлээ хосороо тий. Нөгөө улирлынх нь хамгийн таатай гэж авч үзсэн учраас бидүүс одоо нөгөө нэг халуун орнд руугаа илүү гэхүүр Турк руу аялуулж байгаа. Туркийн 3 хотын аяллыг аялуулж байгаа. Нэг ихний дугаар 1 гэсэн дугаар гарч ирлээ. Тэгэхээр Турк хосоор аялах эзнийг тодруулна. Түрүүчийн 4-3-2-ын харилцагчтайгаа хамт аялах байх 9 сард. Тийм үү? Оо олуулаа яах вэ? Манай яг Ариг банкнаас 6 харилцагч гэсэн үг тийм. За 81 Туркд тэгээд хэд хоног амрах вэ? За энэ чинь 8 өдөр 9 шөнө 9 шөнө 8 өдөр аялал. 9 шөнө 8 өдөр. 10 өдөр. 10 өдөр ч. За тэрийг мэдээлэл юм хэлэхгүй байна. Дандаа нэг мэдгэж байх үү тийм ээ? Нэм баяраа. Энэ аянд оролцохгүй болохоор. Нөгөө банкны ажилтнууд оролцох хэрэг байхгүй. Байхгүй тий. За 3 381 За 428 боломж байна. 428 боломж. За энэ бид бүхний энэ ажиллаж байгаа одоо энэ урамшууллын эзлийг тодруулж байгаа төхөөрөмж бол олон улсад хөвлөлийн цэвэрхсэн Америк нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн. За та бүхэн мэдж байгаа бол Megabol одоо гээд урамшууллын эзлийг тодруулдаг юм төхөөрөмж байгаа. За хамгийн гол нь энэ төхөөрөмжийн маань одоо ингээ ажиллаж байгаа юм бол за 5 гэсэн дугаар харж илээ. Ажиллаж байгаа бол манай энэ бөмбөлгийг ажиллуулж төхөөрөмжийг ажиллаж байгаа бүсгүй маань ингээд цагаан бэлэн өмсөн байгаа тийм. Тэгэхээр халуун гараараа энэ бөмбөлгийг барих юм бол нөгөө бөмбөлөгний жинд өөрчлөлт орох учраас ингэж байгаа. Энэ өөр маш тусгай тийм ээ тийм. Зүгээр энэ төхөөрөмжөөр хамгийн одоо энгийнээр тайлбарлахад Хойд Америкийн сагсан бөмбөгийн NBA-гийн Drafty гэдэг юм юу аа төхөөрөмж байгаа гэж бодохоор энэ маш их найдвартай төхөөрөмж байгаа. 9 За өнгөрсөн одоо жилийн юун дээр бид үсэстэй. За тэг 1 2 4 7-оо
төхөөрөмжөндөө хийгээд бусдыг авах юм байна. Түрүүчийн жилийн нөгөө супер урамшууллын эзнийг зөвхөн бидээс нөгөө юугаар тодруулаад төхөөрөмжөд тодруулсан харилцагчнаас өсөлт ирээд ер нь ингээд энэ төхөөрөмжөөрөө дандаа тодруулвал яасан бэ гэдэг үднээс энэ жил ингээд бидээс төхөөрөмжийг тогтмол ашиглаж байгаа. За дээрэс нь бас одоо энэ хамгийн төгсгөлт нь одоо бидээс нөгөө турк аялах урамшууллын эзнээ тодруулчаад төгсгөлт нь 50,000 төгрөгийн эзэдүүдийг тодруулна. Тэр нь болохоор сүүлийн 4 орон таарсан бүх харилцагчдыг 50-аар урамшуулж байгаа байхгүй. Тэгээ энэ бас мөн адилхан харилцагчдаас ирсэн хүсэлт. Харилцагчд маань нөгөө юу ямар байна олон би хэдэн төгрөгийн урамшууллын эзэн буюу азтан болгон сонирм бишээ. Азтан болгох нэг чухал байна тий. Гингүүт бидүүс за ердөөсөө хамгийн боломжтой яваа. Одоо энэ чинь нэг Монголиа дээр тэгж байгаа шүү дээ тий. 4 орон тааруул 40 хэдэн мянган төгрөг, 5 орон тааруул гэтэргээд яг тэнтэй адилхан ийм драфтер явж байгаа. За 2 тодорч баха 6 харилцагчаас юм чи. За баяр үргье. За Хороол салбарын харилцагч. Нэр чи хороол салбар. Батар өвгтэй даваад сэрэн 08 59 29 53 80 гэсэн урамшуулал ирэхээр та өөрийнхөө хугацаатай хадгаламжийн урамшуулал ирэхээр дахин 1 сая төгрөгийг хийх хожлоо гэсэн үг тий. Тийм. За даваад сэрэн баяр үргье. Баяр үргье. Одоо азтай байлаа. За одоо ингээд сая төгрөгийн 3 аста манд дууссан тийм ээ. Тий. Одоо өнөөдрийн супер хосоороо. За авч явах хосоо бодох нь шүү дээ. Одоо ганц би хүмүүс маань. Тэг яг одоо бид чинь өмнөд маргааш ингээ холбогдоод за нэгээс тэг гэсэн бүх цифрүүдээ хийжлээ. Төхөөрөмжөө ажиллуулъя. Эн чинь нөгөө нэг яг ингээл юу яах чинь одоо маргааш нөгөө турк аялах нэгтэйг өнөөдөр холбогдоод маргааш бид бас дахиж холбогдоод 5 дахь өдөр өөрөөсөө тэгээд урьдчилан сайн хэлэхгүй бол нөгөө харилцагч бас нөгөө ээлжи амралт тэр ажилтаа бол тийм аялал яваа зохицуулах гэдэг айгүй чухал зүйл байдаг. 2. За турк явуулдаг эхний дугаар 2 байлаа. Яа. 2 гэсэн урамшууллын ирэхээр төгсөн 42822 урамшууллын эзэн байна. За. Би ядтай хүн гэж байна. 52. Одтой хүн гэд хүмүүсээ идэвхтэй үзэж штэ. 52 гэсэн дугаар гарч ирлээ. Түн удахгүй турк хосоор аялах урамшууллын эзэн додорно. За тэгээ өнөөдөр хэрвээ та урамшууллын эзэн болж чадаагүй ч гэсэн манай урамшууллт аян маань үргэлжилж байгаа. 8 сарын 1-ээс 8 сарын 31-ийн хооронд үргэлжилж байгаа. За тэгээ тийм учраас та бүхэн шинээр хадгаламж нээгээрээ хугацаатай хадгаламжтай болоорой. Дээрээс 80-д орцоорой гэж захимаар агумаа. Чи турк руу нь явж үзсэн үү? Турк гэвч зүгөө. Адилхан юм байна. 9 сар март их 5 тухтай байдаг гэж ойлгосон. Тийм. Өдөрт нөгөө бас нөгөө Азийн орнууд энэ төрхээр хитрхи халуун байгаад байгаа учраас бас тийм. Өний өмнөхдөр бас бид турк руу аялалсан. Жишээ нь яг 6 сард явсан урамшууллын эзэд маань яг нөгөө жишээ нь Таиланд ч юм уу ингээ аялахаар айгүй халуун байх учраас бас тийм. Үнийг давхар одоо нөгөө халуун яагаад явах уу гэж зоогоод явах юм байна. 2352. За. Түн удахгүй Туркийн эзэн тодорлоод 32 боломж байна. Тэгэл яг ер нь ингээд одоо хэдэн төгрөгийн ч байдгаа ингээд хугацаатай хадгаламж нээгээд тэгээ энэ чэнээсээ ингээд турк явж чинь гэдэг чи өөрөө гайхалтай тий. Тийм ээ. Аялын одоо карманы мөнгнөөс бүх зарлыг ингээд гаргаж байгаа байхгүй. За 1. За 12 352 12352 гэсэн дугаар. За 2 3 8 гэсэн цифрүүдээс аль нэг нь унах буюу 4 боломжоос байх нь байна. 2-оор төгссөн юм боломж байгаа юм байна. Одоо энэ 3 цифрын аль нэгээр нь унж ирэх юм бол шууд ацсан болох юм байна тий. Нэг төгсгөлийн орн нэг энэ аль нэг 3-ын аль нэгээр давхарцсан байгаа учраас 3 нөгөө дугаар байгаа тий. Одоо тэгэхээр 4 хүн байна гэсэн үг үү? Гэхдээ 4 хүн биш, 1 хүн ч гэж байна шүү дээ. Тийм 4 суглааны ирэх үлдэж байна гэсэн үг тий. Ийм багтай. За гэдэг хүмүүс маань одоо чиг Азаа юу болтугай? Турк айлын шүү дээ. Тэр дотор 2 орсон байж байгаа явлаа да. Замбаг лавгс өрн 7 сард 20 ирэх авсан. Энэ суглаанд орж байгаа юм дээ. 2 гэсэн мөмлөг гарч ирсэн. За тодорцсон баха. 4. Оогүй шүү. За бас 3 7 гэсэн юугаа үлдээх нэ. За тийм байна. Тий. 3 7 гэдгээ үлдээгээд бусдын. За 2хан боломжоос одоо аль нэгэн одоо аль салбараас л одоо хороол ихтлгүүр хоёроос
биш өөр газраас тодорхойлсон тийм. Тийм өөр салбараас. Ер нь бол бидэнд салбар болгоноос тодорхойлохоос гоё санагддаг. Энд чинь яг нэг юу юм лээ шүү дээ. Дээрээ нөгөө нөтийн суглаан анх явж явах дэлгүүрийн гадаа манай дэлгүүрээс нөтийн атсан тодордог гэж бичиг наацсан байсан. Тэрнтэй адилхан нөгөө салбарын захидлууд маань салбарын үйлчлүүлэгч нөгөө тейлрүүд те санхүү зөвлөхүүд маань нөгөө хүн орж ирээд хугацаатай хадгалсан мэрээгт манайхаас ингээд урамшуулыг тодордог шүү гэж хэлэх бас багталтай гоё юм байл л те. Тэ. Тэгвэл хүмүүс өө тийм үү гэд ингээд яадаг те. За гидий чинь да. Харин тэг хүлээгээд бүр Тэ. Төхөөрөмжөө дахиад ажиллуулах нь байна. сандраад шүү дээ. Ерөнхийдөө ингээд нөгөө цөөхөн бөмбөлөг байгаад ирэхээр нөгөө унах магадлал маань багасаад ирж байгаа тийм. Хоёр л бөмбөлөг. За гидий чинь да үнэхээр 3 7 унах гэдэг нэг үү? За бас тодорсонгүй. Дахиад ажиллая. За энэ хоёр тооны айл нэг нь ингэж урамшууллах эзнээ одоо гадаад даялгавлаанд хосорно. За бас тодорхойлох нэ. Баяр үргээ. За баяр үргээ. 7 гэсэн цифр юмсаа. За. Би бас дотор 7 онч болов гэж харж илээ те. Акоя салбар за ашгүй. Акоя салбар. Тэ энэ Акоя салбар бол өнгөрсөн 80 огта уран чимэг гэж байна те. 80 огта уран чимэг та Ариг банкны аригтай хадгалаад 100 сая эзэн болоор хадгаламжийн урамшуул дайны 7 сарын 1-ээс 7 сарын 31-ний хоорондох урамшууллын айн буюу 5 дугаар үе шатанд оролцоод супер урамшуулал энэ дугаарын супер урамшуул болох хосоороо Туркийн 3 хотоор аялах аялын эзэн боллоо. За баяр хүргэе. За одоо бүгдээрээ бүх цифрийг хийж агаад 4 оронгоо ажилуулад тэгээд араас нь Турк аялах урамшууллын эзэлтэйгээ тодорхойлъё. За 4 орон юу ажиллах болно. За тэгээд Акоя салбар чинь сүүл байгуулагдсан. Тийм. Одоо шууд тайлбарлах юм бол манай нөгөө Монголын хөл хөмгийн холбооны талбай буюу цэнгэлтгэс урагшаага жоохон одоо зүүн тишээ яваад байгаа. Эхний дугаар 6. Цэнгэлтгэс зүүн тишээгээ. Тий. Цэнгэлтгэхийн замын урдлаар зүүн тишээ. Хурд хорооллын урд гэдэг юм уу? Акоягаад шинэ юу байд юм бэлээ? Тинч ч нөгөө ийм арт байдаг шүү. Ийм арт байгаа. Тэгээ ийм артын замын эсрэг талж байгаа. Зөв. За 2 26 эдгээр харилцагчид одоо 4 орон гарсан бүх харилцагчид бол 50,000 төгрөгийн урамшуул хийсэн болно л гэсэн. Тэгээ ер нөгөө нэг яг энэ аянч гэхгүйгээр өөр одоо банктай холбоотой, ариг банктай холбоотой мэдээлэл авалгаа авъя гэх юм бол лавлах утас нь 24 цагаар ажилладаг тийм. 2 байсан юм те. За энэ чи яачлаа саяны дугаар нийтлүүлээ 4 үү те. За 4 байж байгаа. Сая 2 гэж гарсан 16 гэж гарчлаа те. 426. Тэгэхээр манай Ариг банкны харилцагчдын хувьд юм яг гэхээр та бүхэн Ариг банкны Ариг банк цэгийн веб сайтаар 24 цагийн мэдээлэл авч болж байна. За дээрэс нь 100 сая энэ аянтай холбоотойгоор болохоор 100 сая цэг Ариг банк цэг мэн гэсэн сайтаар мэдээлэл авч болж байна. За дээрэс нь 70,001 гэсэн дугаар бол 24 цагийн хугацаанд ажиллаж байгаа. За энэ бол нөгөө лавлах гэдэг утгаар нөгөө харилцагчдаа нөгөө өндөр тарифаар гэж боддог. Энэ бол энгийн утасны тарифаар боддог юм уу? 24 цагийн хугацаанд та бүхэнд банкны үйлчлэгийг өгөөд ажиллаж байгаа. За тэгсэн одоо өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод Ариг банк маань бараг 25 нэгжээр одоо улсын хэмжээнд 25 салбар нэгжээр банкны үйлчлэгийг үзүүлж байна. За орон нутагт болохоор Дархан аймагт 3 нэгж, за Эрдэнэт хотод 1 нэгжээр банкны үйлчилгээг үзүүлж байгаа. За ер нь энэ хооронд юу яж юм уу? Юутэйг холбож байгаа юм уу? Манай нөгөө уран чимэгтэй юу? Тий, уран чимэгтэй холбож байгаа. Утасны дугаар. За одоо л энэ утасны дугаарыг авах уу? Тэр хооронд сайхан хүмүүсийн наастар сэтгэлийн сонсч үзье. За энэ дугаар байна. Харилцагын дугаар бол хамаагүй явж болохгүй. Нууц. Тэр уран чимэгтэйгээ бид бас холбогдож чадахгүй бол 99 хинтээ холбогдъё. Нөгөө 1 сая төгрөгийн
Баттүр гэдэг харилцаатай холбогдсон. Одоо юу? Үгүй тэрвээ холбогдохгүй бол гэсэн. За уучлаарай энэ дуудлага орж ирсэн. Тасалдсан шүү. За зүгөө те. Буруу хүн рүү яаж буруу хүн рүү дугаараа хандуур заллаа тэгээд. За би холбох юм те. Тий. За. Эмхтэн эмч би ярьчихлаа те. Тий. Тэрэн дээр. За миний микрофоноор дамжуулаад спикер маань сонсогдож байгаа гэж бодож байна. Орон чимэг. Хөдөө гадаа явж байгаа болов уу? Бас амтлалтын тус. Сайн байна уу та? Орон чимэг мөн үү? Сайн байна уу? Би Ариг банкнаас холбогдож байгаамаа. Та манай Ариг банкны харилцагч хугацаатай хадгаламж эзэмшигч юм байна. Зүг. За тэгээд бас та манай энэ Ариг банкнд хугацаатай хадгаламж нээгээд Аригтай хадгалаад 100 сая эзэн болоор хадгаламжийн урамшуулалт аянд оролцож байгаа юм байна. Саяхан тас 7 сард шинэ хадгаламж нээсэн үү эсвэл орлого нэмсэн үү? Шинэ хадгаламж нээгээд орлого хийсэн. За баяр хүргэе. Аль салбарын харилцагч ба та? Юуны? Хаана хугацаатай хадгаламж нээлгэлээ? Нөгөө нэг альбат. Акая дээр тий? За. Би Ариг банкны яг одоо бид яриа Ариг банкны фэйсбүүкээр шууд явж байгаа. Дөнгөж өнөөдөр сая 15 цагаас бидүүс 5 дугаар үе шатны урамшууллын эзэдээ тодруулаад та урамшууллын эрхийн эзэн буюу хосоороо түрк аялах одоо азтан болжээ. Баяр хүргэе. Баяр хүргье. Тий. Яг одоо хотод байгаа юу эсвэл хөдөө явж байгаа юу? За. За тэгээд юуны өмнө бас Ариг банкыг сонгон үйлчлүүлээд манай энэхүү аянд оролцоод хугацаатай хадгаламжаа нээсэнд сонгосонд баярлалаа. Тэгээд та 5 дугаар үе шат буюу 7 сарын 1-ээс 7 сарын 31-ний хооронд урамшууллын одоо эзэн болоод Турк Косоро илэх юм сайхан азтан болжээ. Сэтгэлээ хаваалцахгүй юу? Одоо ингээд нөгөө бусад харилцагч маань бидийг сонсож байгаа. Баярлалаа яг энэ автомат мартсан бол температур өгөөгүй. Тэр автомат За. 9 сард та бас одоо хамгийн дотны хайртай хүнтэйгээ Туркийн 3 хотоор аялах юм сайхан ирэх болжээ. Тэгээд танд дахин Ариг банкаар үйлчлүүлэхийг хүсье. Тэгээд бас найз нөхөд хамт олонтойгоо энэ баярын сайхан сэтгэлээ хуваалцаарай гэж хүсмээр байна. Тэгээд маргаашаас эргүүлээ тантай бидээс холбогдоод хэдний өдөр яаж явах талаар мэдээллийг өгөх болно. Баярлалаа танд. За тэгээд та бас нөгөө энэ одоо юугээ шууд лайв Ариг банкны одоо фэйсбүүк хуудасаар үзэж болно шүү. Нөхөд үзэж болсон тийм ээ. За тэгээд танд хажиргаа сайхан бүхнийг хүсээрөөё. Баяр хүргье. За баярлалаа. За. Ямар ч харилцагтайгаа холбогдлоо мэдээж. Өмнөөс нь би бүр баярлаад байгаа. Сэтгэл маш өндөр байна. За одоо 50,000 төгрөгийнхөө юу гэвэл тий. За. За сүүлийн дугаар бол 4 гарч ирсэн 42 26 гэсэн. Одоо сүүлийн дугаарыг ажиллуулъя. Төгрөмж ажиллуулъя. Сүүлийн 4 хооронд авсан бүх харилцагчид маань ингээд 50,000 төгрөг хэрэгтэй болно. 50,000 төгрөг хэрэгтэй болохоор дараагийн сарын өмнө орчин гэсэн үг шүү дээ. Бидээс нь хугацаатай хадгалан дансан дээр орлого болгоё гэж өгч байгаа байхгүй юу? Хөдөө орон нутгаас тодорхой юм аа гэдэг дархан салбарын холбоос Эрдэнэтэйс тодорхой тийм ээ. Тэгээ өмнөх дугаарууд дээр Эрдэнэт аягүй тодорчсон. За дахиад 2. Тэгэхээр 24 26 гэсэн дугаараар төгссөн бүх харилцагчид маань буюу 47 харилцагч 50,000 төгрөгийн урамшууллын эзэн болжээ. Баяр хүргье. За бүгдэнд нь баяр хүргье. Сүүлийн энэний өмнөх 4-р шатн дээр ямар ч гэсэн Эрдэнэт хотоос 4 харилцагч бүр тодорсон байгаа шүү. За ерөнхийдөө ингээд өнөөдрийн манай буюу 2025-ны 7 сарын 1-ээс 7 сарын 31-ний хооронд Ариг банкнд хугацаатай хадгаламж чинээр нээж 50,000 төгрөгийн орлого нэмсэн, хугацаатай хадгаламжинд орлого нэмсэн, хугацаагаас сонгосон бүх харилцагчид дундаасаа урамшууллын эзэслийг тодруулах лайв маань энэ хүрээд өндөрлөж байна. За наадмын гэлтгүү өнгөрсөн хугацаанд Ариг банкыг бас зорин ирээд үйлчлүүлсэн бүх харилцагчдаа маш баярлалаа. За одоо бас 8 сард бас жоохон налгар өнгөрчих юм аа тий. 8 сарын дунд хүртэл тий. За тэгээд 8 сарын дараагийн үе шат буюу 6 дугаар үе шат маань эхлээд явж байгаа. Ариг банкны Улаанбаатар хот Эрдэнэ дархан салбарт байрлах банкн дээр маань очоод энэхүү аянд оролцъё гэд хугацаатай хадгаламжаа нээгээрээ бид та бүхэнд 14-өөс 16.5 хүртэлх хувийн хүүтэй хугацаатай хадгаламжийг санал болгож байгаа. Эдгээрээс өөрт тохирсон бүтээгдэхүүнээ сонгоод энэхүү аянд оролцоод 6 дугаар шатны урамшууллын эзэн болохоос гадна жилийн эцсийн 100 саятан болоорой гэдэг өрөөллөөр өнөөдрийнх ерөнхийдөө лайв өндөрлөе. Манай Ариг банкт бас харилцаатай хандаад хэлэх үг авах.
За тэгээд та бүхэндээ өнөөдрийн азтангуудаа бүгдэнд нь баяр хүргэе. Тэгээд азтан болоогүй гээд жоохон сэтгэл гонсгор байгаа бол та дараа сарынхаа бас азтангийнхаа азтан болохын тулд орлогоо нэмээд хадгаламжчин хугацаанд дууссан бол 6 сараас дээш хугацаагаас сунгаад оролцох боломжтой шүү гэж хэлмээр байна. За ингээд биднийг үзэж сонирхож энэ аянд оролцсны тарилцагч үйлчлэгчтэй баярлалаа. Ариг банк 2025 оны худалдааны салбарыг дэмжих хичээл болгон зарласан байгаа. За тэгээд дээрээс нь та бүхэндээ хадгаламжийн өгөөжөөр тэргүүлэгч Ариг банк бас энэ аяныг 3 жилдээ зохион байгуулж байна. Дараагийн үе шат буюу одоо 8 сараа 1-ээс 31-ний хоорондох одоо харилцагчтайгаа 9 сарын эхний 7 хоногт иргэн уулзлаа. Тэр баяртай та бүхний мөнгө 10 будаа айлтал өсөж үржихийн үзэл төрөөлөөр өнөөдрийн лайва өндөрлөж байна. Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоорой хадгаламжийн урамшуул дайн дахин зарлагдлаа. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэйгээр хадгаламжаа нээлгээд сар бүр хосоороо гадаад аялах эрхийн эзнэр 1 харилцагч, 1 сая төгрөгийн эзнэр 3 харилцагч, 500 мянган төгрөгийн эзнэр 5 харилцагч, сүүлийн 4 орон таарсан бүх харилцагч 50 мянган төгрөгийн эзэн болж, аяны хугацаанд тодрох 700 харилцагчийн нэг нь жилийн эцэст супер урамшуулал 100 сая төгрөгийн эзэн болно. Та 6 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээлгсэн, хугацаагаа сунгасан, орлого нэмсэн 50 мянган төгрөг тутамд нэг урамшууллын эрхтэйгээр аянд оролцсноо. Ариг банк